Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн харилцаанд олон хүндрэл бэрхшээлээ өдөр тутам тулгардаг. Үүний нэг нь санхүүгийн байгууллагууд тэр дундаа банкудаар үйлчлэхэд орц гарц үйлчлэгээний ширээний өндөр, бэлэн мөнгөний ATM-ийн стандарт тусламжийн хонх зогсоол, ариун цэврийн байгууламж зэрэг нь стандарт нийцдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдвэрлэхээр Аранга аймгийн прокурорын газар санаачлан арилжааны 4 банк нэгдэн дээрх асуудлуудыг судалж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхээр болсон байна. Одоо нийгмийн хөгжлийн бэрхшээлийн хоёр төрлийн загвар байдаг. Нэг нь анагаах ухааны загвар, нэг нь нийгмийн загвар. Анагаах ухааны загвар гэдэг нь болохоор зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүний алдагдсан чадвар, жишээлх юм бол өвчин эмгэг гэдэг байдлаар тайлбарладаг бол за нийгмийн загвар гэдэг нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүн ямар бэрхшээлтэй байгаас үл шалтгаалаад ерөөхдөө бол нийгэмтэй өдөр тутамдаа одоо оролцож байгаа тэр саад дотгоор тэр саадуудыг ерөөхдөө илэрхийлээд байна гэж үзэж байгаа. За ерөөхдөө бол нийгэмдэр 4 төрлийн саад бэрхшээл байна гэж үзэж байгаа. Энэ бол мэдээлэл, тогтолцоо, хандлага ойлголт тэтгэж гэсэн 4 чиглэлээр байгаад байна. Тэгэхээр бид нар хандлага ойлголт, тогтолцоо, мэдээлэл энэ бүх зүйлийг дэд бүтцийг өөрсдөөсөө эхлэх хэрэгтэй, өөрсдөөсөө эхэлж засах хэрэгтэй. Жишээлх юм бол дэд бүтцийн чиглэлээр бид нар анхан шатны одоо үйлчлэгээ үзүүлдэг байгууллагуудтай нөлөөлөх, эдгээр байгууллагууд ядаж хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан тэр дэд бүтцийн орчин зайг бий болгох гэдэг талаас нь өнөөдрийн хэлэлцүүлэг төр бол чухал ач холбогдолтой ажиллаж байна л гэж харж байна. Банкны салбарын төлөөлөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тэгш хүртээмжтэйгээр үйлчлэгээ үзүүлэхэд мэргэжлийн зөвлөхүүд зөвлөгөө өгч чанар стандарт нийцсэн худалдан авалт хийх наривчилсан төсөв гаргаж өгөхөөр болжээ. Аранга аймагт тусгай хэрэгцээтэй 3000 гаруй иргэн бий. Нэг хэрэгцээтэй шаардлага бол санхүүгийн орчин байдаг. Тэтгэмжээ тухайн банкнаас очиод авах, үйлчлэгээ авах гэхээр хүртээмжийн асуудал маань бэрхшээл бий болсон энэ нөхцөлөдлөг бол үнэллээд үнэлгээ гаргасны үндсээр бол тухайн банкудад хилцүүлэг өрнүүлж урайлах твшүүлсний үндсээр бол тухайн одоо банкны удирдлагууд маань бол нааштай хариу арга хэмжээ өгч хамтран ажиллахаар боллоо гэж бодлоо. Арилжааны 4 банк нөлөөллийн ажлаа 4-р сарын 29-ны өдрөөс эхлүүлж 5-р сарын 22-нд бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Энэ ажилд худалдаа үйлчлэгээ болон төрийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриаллаа.